Хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл гэх юм бол энэ арьс нь. Арьс нь бол ерөнхийдөө өмнөх энэ удаагийн бичлэгээр Nigel Sylvester, Air Jordan 1 Love, Battery Time энэхүү бүзийг танилцуулахаар шийдлээ. За хайрцагны хувьд Nike биш, Bike. За хайрцаг нь харах юм бол ерөнхийдөө энгийн Jordan 1-ийн хайрцагтай төстэй юм шиг боловч Bike гэсэн бичгнүүдэнд шууд тусч байгаа анзаарч байгаа. За энэ пүүзийн яриаг эхлэхээс өмнө энэхүү пүүзийг гаргасан. За Nigel Sylvester-ийн талаар ярих нь зөв баха. За Nigel Sylvester за Queen's гаралтай BMX-ийн тамирчин байдаг. Тэгвэл аль хэднээс хойш Jordan бол Nike брэндтэй хэдий хамтаа хийжсэн. За Travis Scott-оос ч юм байсан уулна хамтрагч Jordan Nike брэндийн хамтрагч гэж ойлгож болно. За түүний хувьд болохоор олон хамтлал гаргасан ч 2025 он бол түүний хувьд хамгийн хамтлагуудынх нь хувьд хамгийн сайн жил байсан болов гэж бодож байна. За энэ жил ихэд түүний хувьд Air Jordan 4 Break by Break болон энэ Air Jordan-ыг Battery Time гаргасан байгаа. Энэхүү сникерийн ерөнхийдөө хай загвар нь 2022 онд Nigel Sylvester-ийн FNF буюу одоо Family Friends гэр бүл найз нөхдөд орон цөөхөн тоогоор гаргаад ерөнхийдөө зарагдаад биш гараад ингээд бэлэг болгохтоо ингээд гараад дууссан байдаг. За тэг 2025 онд ерөнхийдөө энэ Love загвар нь олон нийт худалдаанд гарч байгаа маа. За пүүснийга деталь руу шууд орох юм бол за гаднаас нарахад бол шууд vintage маягийн хэм маяг шууд харагдаж байгаа. За уул нь ихэд ерөнхийдөө цагаан биш. Ерөнхийдөө шарлсан маягтай сүүшин ч гэсэн шарангийн шарлсан маягтай. За энэ гадна талын сүүшин болохоор одоо шууд зурцсан юм ч мэдээ буутцсан маягийн одоо оёог үхсв. За хойдлынхын Wings лого ч гэсэн бас буутцсан маягийн. Тэгэхээр наа дотор талынх нь сүүшин мэдээ хоёрталтайгаар гарсан байна. Тэр ерөнхийдөө OG хэлбэр. OG дээр ерөнхийдөө collaboration бол баг л OG дээр гарч байгаа л да. Тэр харагдж байгаа нэг деталууд нь энэ тэндийн үргэлжсэн маягийн зүйлийг нэлээх байрлаж өгсөн. За энэ нь болохоор одоо BMX буюу одоо дугуй унахад пүүснүүд дээр нэлээх үргэлжлэлт иймэрхүү толб эсвэл учраас үнийг шингээд жөхөр өссөн учраас ингэж иймэрхүү гаргажээ. Энэ пүүснээс шууд ерөнхийдөө мэдрэгдэж байгаа нэг зүйл гэх юм бол арьсныхын чанар. Арьс нь ерөнхийдөө маш сайн дайжгүй чанартай болж өгсөн юм шиг санагдаж байна. Дайжгүй материал арьс хэрсэн юм шиг. Жижиг арьс мөрч гэсэн ерөнхийдөө нэлийн жингийн хөдөл мэдрэгдэж байна. Арьс нь жоохон хүнд зузаafтай арьс болохоор тэгж байгаа болов гэж бодож байна. Улаан болон харангийн хоёр үдээс дагалдаж очино. Бас нэг сонирхолтой зүйл гарсан. За Nike биш Bike гэж байрлаж өгснөөрөө зарим гадаадын мэдхгүй хүмүүс нь хөлөх гэсэн яриануудаас гарсан дин тэргээр бас юунд нь яваал лээ. За энэ удаад ярьсан сникер болон өөр олон бусад сникерүүдийг та манайхаа захиалгаар авах боломжтой. За холбогдоод захиалгаа өгөөрэй.